эхлээл ичдэг байл да нийгэмд оролцохоосоо дараагаар нь тэгэл за би одоо энэс ичээд явах одоо нийгэмд л одоо юм болсон юм чи ингээд нийгэмтэй хөл нийлүүлж алах жижиг би өөрийгөө тий авч явах юм байна. Би Баян-Онгор аймагт одоогоос 7 жилийн өмнө ер нь Баян-Онгор аймгийн хөгжлийн шийдвэртэй холбооны даргыг одоо 15 жил хийсэн. Тэгээд энэ цех болохоор зэрэг би одоо ингээд өрхөө үйлдвэрлэлийг дэмжиж одоо далах нарийн бууз баншны цех ажиллаж эхэлсэн. Одоо өрхөө үйлдвэрлэлээс эхлээ. Тэгээд ингээд хөгжлийн шийдвэрийн иргэдэд ер нь л дэмжлэх тааруу байдаг. Гэхдээ яг би нэг өөрөө хөөсөлж байгаа Ахмадын 3 сая төгрөгийн төсөл аваад хөдөлмөр халамж үйлчлэгээний хангалтсаас тэгээд материал аваад ингээд бууз хийжсэн. Дараа нь тоног төхөөрөмжөө сайжруулад ингээд ернөөлд ерөөсөө Баян-Онгор аймагт ч одоо хөдөө орон нутагт ч одоо борлуулалтын орлого тааруу ер нь бол борлуулахад хэцүү. Тийм учраас ер нь Улаанбаатар одоо бас нэг хүн ам олонтой газар нь ингээд нутагшуулъя гэдэг. Яг ингээд өөрийнхөө одоо гарын жороор өөрөө одоо яг юм эко одоо бууз банш далах нарийн бовыг бол одоо ингээд энд нутагшуулаад одоо ажлын байр гаргаад хөгжлийн шийдвэрийн хүмүүсээр ажлын байр гаргаад ингээд ажиллаж байна. Амтлаад үзнэ. За манай энэ бовын за өстө гоё шаардсан сайхан бов. Би тэгэд яаж юм. За тэгээд ингээд хугалцгаа. Тэгээд ер нь бол манайх биш үү. За чамайг амталж байгаа хооронд чинь манайх ингээд түүхий голдон түүхий байхгүй. Ингээд үнэрлэхээр шарт тус үнэртэн. Ер нь бол яг хаа шарт тус авахд бас их учир байна. Жохо холцтой байдаг болсон байна. Тэгэхээр зэрэг ер нь шарт тус бас ингээд их хэмжээгээр зардаг хүмүүст хэлэхэд холцгоод бас өгвөл бид нар бас нэгэнт энэ одоо эдээ маань тэр одоо сар шинд хүн мэдээж муу юм авъя гэж бодохгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ эдээ маань айлын хүнд дидэ. Айлын хоймор морилдог одоо хүнд дидэ. Телевизэрийн нурд байдаг үстэй тий. Тэгэхээр зэрэг би энэ хүнд дидэг бид нар одоо ингээд сэтгэлээ шингээгээд хийчих юм бол тэр айлын сар шин бас аятайхан сайхан болно үстэй. Миний сэтгэл бидний сэтгэл миний хийж байгаа энэ хүмүүсийн сэтгэл ингээд шингэж байгаа юм чин тэр айлын сар шинийг одоо тэр айлын тавгийн эдэг ингээд аятайхан гоё юм хийгээд өгчий гэсэн үднээс сэтгэлээ шингээж ингэж хийж байгаа. Ингээд энд бол одоо дандаа хөгжлийн бэрхшээлтэй одоо манайх 8 хүн одоо 4-4-өөр ажиллаж байгаа. Тэгэхэд хөгжлийн шийдвэрийн энэ 6 хүн ажиллаж байна. 2 нь болохоор эрүүл хүн. Яагаад гэвэл чанарын тоомоогон дээр бас эрүүл хүмүүс ажиллахгүй бол бас гэцүү байдаг. 2006 онд гинтийн осолд ороод эмчийн буруугаас болоод эмч маань энэ хой тадлын шүрмсийг ингээд дасаашлаа хийсэн. Тэгээ гэртээ 3 жил. За би ч одоо ерөөсөө нийгмээс тусгаарлагдсан хүн байна гэж өөрийгөө боддог. Хүүхдүүд нь алах байсан. За тэгээд ер нь нэг юм одоо тэр үчи дахир дутуу иргэд гэж ярьдаг байсан. За би ч одоо тэрний нэг л болчлоо гэдэг ингээд. Тэгээд ер нь бол намайг Мерсикор олон улсын байгууллага ер нь миний сэтгэл санаа ер нь одоо ажиллах хөдөлмөрлөх цаашдаа амьдрах одоо юу гэмээр нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэх юм да. Ер нь бол одоо Мерсикорд бас баярлж явдээ. Мерсикор анх сургалтанд очиод нэр энэ төрийн бас байгууллага байгуулж болох юм байна гэд. Тэгээд төрийн бас байгууллага хөгжлийн шийдвэрийн иргэдийн төрийн бас байгууллагыг байгуулад тэгээд ажилласан. Тэгээд 7,000 юм хөгжлийн шийдвэрийн хүмүүс байд юм байна. Одоо энэ хүмүүсийн төлөө юм их зөв юм байна гэж би бас нэлээд ажил хийсэн. Би нөгөө хөгжлийн шийдвэрийн хүмүүсийг ажлын байртаа болгох зөв юм байна гэж өөрийнхөө толгойд кодолчоод эскигээр юм хийж сурлаа. Эскиний сургалт явуулаад ойдлоо одоо зөөлөө ойдлоо зөөмөл ойдлын сургалт арьсаар сургалт ингээд олон хүмүүсийг одоо бас ажлын байртаа болгохын тулд нэлээх ажил хийсэн. Тэгээд ер нь их ч одоо бас ном гаргах гэж бэлдэж байгаа. Тэгээ ер нь бол одоо хүнд сэтгэл байх тул тэгэл юм хийгээ сурчт юм дөө. Их чинь ингээд энэ бимбэл нь одоо би бол одоо энэ бүгдийг хийж чадсан ганцхан хэвлэх дургу. Яа дэмтгүү одоо ингээд ерөөсө хэвлэхээр толгойтой ус ингээд босоод идэв. Тэг босдын бүгдийг хийн. Тэгээд энэ хүмүүс бас сургаад ингээд хийчих юм бол энэ хүмүүс заавал надад биш дараа жил өөрийнхөө бовыг хийчих хэрэгтэй шүү дээ. Тэгээд цаашлаад явах юм бол дахиад нэг 20 бов 30 бов хийгээд сурчвал өөрсөнд нь хэрэгтэй байхгүй юу. Тэгээд өглөөд байгаа. Энд чинь тийм байна. За энэ чинь та нар хүний хотод руу орох гэж байгаа шүү те. Зүгээр энэ чинь айлын одоо тэр хүндэтгэлийн юм шүү гэл. Тэгж л хийж энэ даач. Уу яг би чинь 3 жил гэртээ гівтсэн юм чинь тэгээд өөрийгөө одоо чадахгүй хөө төг гээл ер нь болцсон. Тэгээд ер нь одоо бас нэг хөгжлийн бэрхшээлтэй дахир дутуу гэдэг юм одоо хөл гармаатай олцгоор чинь зэрэг эхлээл ичдэг байл да нийгэмд оролцохоосоо дараагаар нь тэгэл за би одоо энэс ичээд явах одоо нэгэнт л одоо юм болцсон юм чинь ингээд нийгэмтэй хөл нийлүүлж алах жижиг би өөрийгөө тий авч явах юм байна. Тэгээ хүнчээс одоо гэртээ бол одоо сэтгэлээр унана, өвчин ярина, өвчин нэмэгдээд байна. Тэгэл ер нь өөрийгөө бас хөгжүүлэх нь зөв. Ингээд цааш таан ч гэсэн ингээд
зүрх сэтгэлээр зориулсандаа би хөгжлөмшөд иргэдрүү намайг ер нь бас мэдэх нь мэднэ. Ашрамт хэлэхэд энэ нөгөө нутгийн удирдлагууд байдаг шүү. Нутгийн удирдлагын зөвлөл гэдэг одоо жишээлбэл Арангаа нутгийн удирдлагын зөвлөө, Өөр хангаа, Баян хонгорын гэдэг ийм нутгийн удирдлагын зөвлүүд маань өндөр настай ахмад настангуудаа бас бов авбар тавгийн эдэгийн юу юм бол манай хахаас аваарай. Манайх шин сонголт ингээд манай хаяг болохоор зэрэг одоо Сүхбаатар дүүргийн 14 дугаар хороо тэгээд энэ 50 дугаар байр ингээд хийж байгаа. За тэгээд дашрамд хэлэхэд одоо энэ биднийг байраар бас хангаж өгч дэмжиж тусалж ажиллаж байгаа орон сууцчлалд HK компани хамт олонд маш их баярлж байгаа.